Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлдэн өргөдөг Баяр наадмын нэвтрүүлэх шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртээлэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн дугаараа бид бүхэн Өмнөгов аймгийн Баян Оваасмаас бэлдэн өргөж байна. За Өмнөгов аймгийн Баян Оваасмын иргэдийн төлөөлөгчдийн урал засаг даргын тамгын газар Баян Оваасмын Тэмээн соёл спорт уралдааны холбооны хамт олон хамтарч сумынхан Баяр наадмыг 2026 оны 1-р сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа. За Баяр наадмын хүрээнд Тэмээн соёл спорт уралдаантай холбоотой олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан юм. Тухайлбал 4 насны хурдан тэмээний уралдаа, шилмэл буур, шилмэлинг, шилмэг атыг тодруулах тэмцээн, за мөн тэмээн полон тэмцээн, за сүйтэй инг шалгаруулах тэмцээн зэрэг олон үйл ажиллагаануудад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан юм аа. За Баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан. За Баяр наадмын нээлтийн арга хэмжээнд сум орон нутгийн удирдлагууд, за зочид төлөөлөгчид, тэмээчид, малчид өргөнөөр олсноос гадна за Өмнөгов аймгийн Тэмээн соёл спорт уралдааны холбооны дэд тэргүүн Бадамжнай, Өмнөгов аймгийн Тэмээн соёл спорт уралдааны холбооны нарийн бичгийн дарга Хүүгатрын төр 50 дэргүүтэй за Өмнөгов аймгийн Тэмээн соёл спорт уралдааны холбооны удирдлага төлөөллүүд, за мөн оюу толгой хариуцлагатай хувьцаат компани удирдлагын багийнхан хүрэлцэн ирж оролцсон юм аа. За ингээд эрхэм хүндэт үзэгчид та бүхэн нэвтрүүлгээ хийхэд Өмнөгов аймгийн Баян Оваасмын 2026 оны Тэмээчдийн Баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ. Эрхэм хүндэт тэмээчид, уяачид та бүхэн энэ өдрийн томон амгаланг айдах мэдчилье. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Тэмээний Баяр 2026 наадам ийхүү ёслол төгөлдөр эхлэж байна. Баяр сумын тэмээчид та бүд маань өнгөрсөн жилүүдэд маш сайхан амжилттай оролцож өнөөдөр бид бүхэн аймаг тусгай хэмжээнд хоёр Монгол улсын алдар туяач цалтантай болсон. За дээр нь аймгийн алдар цалтангуудаас олноор төрсөн ийм сайхан амжилт хариутай сайхан жилүүдийг бодож өгдөж байна. За энэ жилийн Тэмээчдийн Баяр 2026 арга хэмжээ унаас өргөн дэдгэр сайхан болж байна. Өнгөрсөн жилээс эхлээд бид бүхэн Тэмээн болоо спортыг бас хөгжүүлж дэдгэрүүлж ирсний үр дүн манаас өнөөдөр гарч өнөөдөр сум сумын шилдэг 9 баг Баяр сумын Тэмээчдийн Баярт хүрэлцэн ирж Баяр наадмыг өргөн дэдгэр болгож байгаадаас таатай байна. За мөн энэ жил бас тэмээчид бид бүхний хувьд бас түрүүсэнчлэн маш сайхан амжилттай жилүүд бас эхэлж байна. Саяхан засгийн газрын тогтоолоор Өмнөгов аймгийн Баян Оваасмын харцаг багаас манадаас Монгол улсын авраг тэмээчийн шинээр төрөн гарсан сайхан мэдээ байгаа. Монгол улсын авраг тэмээчийн өрхөөр шалгарсан харцаг багийн малчин Цэдэн баавагтай бям тухтай ахыхаа гэрүүд бас баяр хүргэж сайн сайхныг хүсэн гэрээё. За мөн дээр нь 2027 онд Баян Оваачууд бид бүхэн Тэмээн спорт уралдааныхаа зүүн бүсийг бас хариуцсан зохион байгуулахаар бас шийдвэр гарсан байгаа. За зүүн бүсийг зохион байгуулах туг эрхийг бас Өмнөгов аймгийн Түмэн Тэмээний Баяр арга хэмжээнд бас гардаж авахаар шийдвэр гарсныг бас дуулгахад таатай байна. Тэгээд 2027 онд бид бүхэн Баян суманд Тэмээчдийн зүүн бүс уралдааныг бас зохион байгуулах болсныг бас нийт тэмээчтэй дуулгахад таатай байна. Өргөн дэдгэр сайхан болж байгаа. Энд өргөн дэдгэр болгоход хүчин зүтгэж оролцсон зохион байгуулж байгаа нийт хамт олонд мөн хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, уралдаанчид, тэмээчидтэй бас сайн сайхныг хүсэн гэрээгээд Баян сумын Тэмээчдийн Баяр 2026 арга хэмжээ албан ёсоор нээлтсэний мэдэгдэж үйл ажиллагаанд нь амжилт хүсье.
За Өмнөг аймгийн Баян овоо сумын 2026 оны Тэмээчдийн баяр наадмын нээлттэй арга хэмжээ өргөн дэлгэр амжилттай сайхан зохион байгуулагдаж байлаа. За тус баяр наадмын үеэр олон шагналыг сум орон нутгийнхаа төлөө хийж хэрэгжүүлсэн ажил болон төмийн соёл спорт уралдааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж төрийн болон төрийн бус байгууллагуудын шагналаар хүмүүсийг шагнаж оромжуулсан байгаа. Тухайлбал гэр бүл нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр оюун залыг аймгийн иргэдийн төлөөлөгч дуурдын хүндэт өргөмжлөөр жаргал сайхныг аймгийн засаг даргын жуухаар боён дэлгэрийг Бямб цэцэг Магсар жав нарыг Монголын залуучууд холбооны тэргүүний залуу алтан медалаар Хадбаатар Тэмүүл нарыг за Автоврын 100 жилийн медалаар Хүүбаатар Нямдва жаргал Цагаан дорж нарыг за эмнэлэг сургуулийн спортын мастер цол тэмдгээр Мөх төвшин Буян баяр Өсөх хоёр нарыг шагнаж оромжуулсан байна. За мөн түншлэн Өмнөг аймгийн нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг оюу толгой хариуцлагатай хувьцаат компани нэрэмжит шагнал болох тэргүүний сайлчин буюу олон тэмээ сайлан сургасан сайлчнаар Өмнөг аймгийн Баян овоо сумын малчин отхон жаргалыг тэргүүний залуу тэмээчин буюу олон тэмээ унлагад сургасан залуугаар жаргал сайхан нарыг тус шагнаж оромжуулсан юм а. За Рио Тинто компани оюутлогоо компани бол одоо Монгол улсын түүх соёлыг бол одоо дээдэж ирсэн ийм байгууллага байгаа. Тийм ч учраас тэр дундаа одоо тэмээний соёлыг бол бид нар одоо дэмжиж их олон жилийн талаар үйл ажиллагаа явуулж байгааг та бүгд мэдж байгаа. За бид нар говийн оюу сангаараа дамжуулан одоо энэ тэмээг Монгол улсад хөгжүүлэх, тэмээний соёл, ах уй, тэмээг одоо энэ дэлхийд таниулахын ажлыг улам өргөн дэлгэр одоо хөгжүүлэх үүднээс бид нар одоо зөх арга хэмжээ авч та бүгдтэйгээ бол байн хамтарч ажиллаж байгаа. За энэ говийн оюу сангаараа дамжуулан бид нар аймгийн тэмээний баяр, манай түншлэг сумдуудынхаа тэмээний баярт бол бид нар оролцож бас залуу тэмээчдээгээ бол дэмжиж одоо тэмээ гэдэг одоо энэ сайхан амьтныхаа үр шим бүтээгдэхүүнийг одоо аль болох одоо дэлхийд таниулах бас орон нутаг тэр дундаа одоо Монгол улстай одоо хэрэгжилж дадах энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Тийм ч учраас бид нар 2022 оноос эхлэн залуу тэмээчдийг бол дэмжинэ гэсэн ийм уриандор ажиллаж байгаа. За тэгээд та бүгд мэдж байгаа 22 оноос эхлээд бид нар бол одоо олон эмгээг сургасан эрэгтэй залуу тэмээчин одоо их олон лидер сүү саасан одоо сайлчин бүсгүйг одоо шагнаж байгаа. Тэгээд энэ уламжлалынхаа дагуу бид нэр энэ жилд бас энэ шагналаа гардуулахаар ирсэн байна. Үрийн шунхан тоёнд сүргээ бэлчээж явахаар үрсэх хүндэгийн дэлнээс наран цацарч мандаа үуч шунхан гээ сүргээ хотгож ирэхээр эмх тоосны үцүү наран нэмэлтэж жаргал За орж ирүү. За энэхүү эрхэм хүнд үзэгчдээ Өмнөг аймгийн Баян овоо сумын 2026 оны 2026 оны Тэмээчдийн баяр наадмын урдаа хатад энэхүү гарааны 6 дараас эргэсэн. За ингээд одоо үзүүр дээр наатаар 17 дугаар урдаа хатад гарч ирсэн даа үзэгчдээ. За одоо энэ одоо урдаа хат бол одоо 18 дугаар урдаа хатад гарч ирсэн байгаа харагдаж байна. За Өмнөг аймгийн Баян овоо сумын залуу яач гандамрын бүрэлдэхүүн бүрэн төгсөө одоо хурдан Хүүхат өнгөн дээр одоо гарч ирсэн байгаа. За хоёр дээр бол Өмнөг аймгийн Номгон сумын яач Сэргэлэнгийн баяр жаргалын одоо хурдан хатад гарч ирсэн байна. За ингээд одоо 3 дээр 17 дугаартай хурдан Хараат одоо гарч ирсэн байна. 71 дугаартай 17 дугаартай гэж одоо бүрдэгдсэн байгаа харагдаж байна. За жоохон хойш асуугаарай. Манайд жоохон хойш асуугаарай. Арын хатнуудаа харуулъя. За арын хатнууд одоо орж ирсэн. Тэмүүлэнгийн одоо урдан шараат дөрөвдөр цогоотоо урагшуулж байгаа. Цаатаар Өмнөг аймгийн Баян овоо сумын аймгийн алдартай Дуламсрынгийн Хөрөл баатрын урдан шараат одоо гарч ирсэн байна. За энэ 40 дугаартай урдан хат бол Өмнөг аймгийн
Өмнөг аймгийн Баян Овоосмын сумын алдар дуу яач ууган баярын одоо урдаа араас одоо мөн одоо цогоот шүлж байна да. За ер нь одоо үзүүрийн атнууд ч юм бол нэлээд ширүүгөө урдаа гарч ирээд хурдан атны урдаа нэг одоо хөдөлсөн байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За Тэмүүлэнгийн урдаа гарч ирсэн. За хурдан атны урдаа нэг Өмнөг аймгийн Баян Овоосмын аймгийн алдар дааш Хандамрын мөрөдөржинхүүд бүрэн төгсөө одоо урд орсон. За Өмнөг аймгийн Баян Овоосмын аймгийн алдар дааш Дуламсрангийн Үрдбаатар одоо урд хатвал одоо 2 лөө шургуулж харагдаж байна. За энэ шарууд одоо аймаг сум орнуудын чанартай хэд хэдэн наадамд бол айр ихсэн ийм одоо урд хатчуу да. За Өмнөг аймгийн Баян Овоосмын Харцаг-огийн аймгийн алдартай яач Дуламсрангийн Үрдбаатар гэж одоо Дуламсран гэж одоо хүний өр хүүхдүүд бол энэ цаг үедээс олон цаг одоо урд хурдан дэмэнэдэг ууж хурдлууж аймаг сум орон улс үсгийн наадмуудаас олон сайхан одоо айрыг өргөдөж байгаа. За 3 дээр Тэмүүлэнгийн одоо урд хатвал гарч ирсэн байна. Өмнөг аймгийн Баян Овоосмын аймгийн алдартай Хандамрын мөрөдөржин уян нэрээс мордсон. За Тэмүүлэнгийн одоо урд шар хатвал одоо 3 дээр одоо гарч ирлээ. За ингээд үзүүрийн 3 ад ч юм бол одоо сүзүүчнээс уралдааныг гаргаад нэлээ одоо арын хатвалсаа сэлгэн болоод хурдан атны уралдааныг одоо хөдлөөд эхэллээ шүү үзэгчтэй. За Өмнөг аймгийн Баян Овоосон бол одоо бас олон сайн одоо тэмээгчд уяачдаар бас одоо алдартай ийм сайхан нутаг. Сүүлийн жилүүдэд олон сайхан одоо урд хурдан тэмээнүүдээс Баян Овоогоос одоо төдөө гарч за энэ нутгийн одоо уяачд одоо улс ус аймаг сум орнотгийн одоо уралдаан наадамд бол өөрсдийнхөө нэрийг одоо гаргаж байгаа. За ингээд Өмнөг аймгийн Баян Овоосын аймгийн алдартай Хандамрын мөрөдөржин бүрэн төгсгийн одоо хурдан хог халзаа хатад бас халзаа улс хөтөлцөн хэвээрээ. За алдар Өмнөг аймгийн Баян Овоосын аймгийн алдартай бүрдэр хиний Дуламсрангийн Үрдбаатарын одоо хурдан шараад за 3 дээр Тэмүүлэнгийн одоо хурдан шараад гэсэн. За ингээд энэ 3 хат явсан. За ингээд арын хатнуудаа одоо харуулнаа. Одоо арын хатнуудаа бүгдээр одоо харуулна. За ингээд эхний 3 хат бол одоо гараад одоо оршилцсан байгаа. За ард дээр бол энэ Өмнөг аймгийн Номгон сумын уяач Сэргэлэнгийн Баян жаргалын одоо урд хат одоо Баян жаргалын одоо Сэргэлэнгийн Баян жаргалын одоо 4 дээр одоо гарсан байгаа. За 5 дээр Тоо Батөрийн тогоо гүн одоо урд хат одоо гараад ирсэн. За ингээд одоо энэ атнууд бол одоо өнөөдрийн баян наадмын хурдан атны уралдааныг одоо эхэлж байгаа. За цаатлын бол 81 дугаартаа хурдан хат бол одоо юу яасан цогоод хэвээрээд одоо орж байгаа. Өмнөг аймгийн Баян Овоосмын залуу уяач Баярагийн жавхлан тоглолын жавхлан тулгаа одоо хурдан цаатлаар одоо оршиж байгаа. Наадлаар 40 дугаартаа уралдаанаас Өмнөг аймгийн Баян Овоосмын Харцаг-огийн сумын алдарт байж ууган баярын одоо хурдан шар хат одоо оршиж байгаа. За ингээд аймаг алдартай Хандамрын мөрөдөрж гэж харахгүй одоо энэ цагт одоо олон сайхан одоо урд хурдан тэмээнүүд ууж хурдлууч улсын баяр наадам аймгийн одоо бүсийн баяр наадмууд одоо онцгой сайхан одоо амжилтыг одоо гаргаж байгаа. За ингээд түүний одоо ууж хурдлууж байгаа одоо өөрийнх нь одоо бүрэн төгсгийн одоо хурдан халзаа хатад бол одоо хөг хат бол одоо хурдан атны уралдааныг одоо хөдлөөд одоо гараад ирсэн. За энэ 3 бол одоо нэлээд хэрүүхэн урагшлаг шинжтэй болж байна. Хамтдаа аймгийн алдартай Дуламсрангийн Үрдбаатарын шар хат бол одоо 2 дээр 3 дээр бүр Тэмүүлэнгийн одоо урд хат гэсэн. За ингээд энэ 3 хат бол өнөөдрийн баян наадмын хурдан атны уралдааныг одоо хөдлөөд арын хатнуудаас нэлээд сэргэн боллоо. За араас бол одоо Өмнөг аймгийн Номгон сумын Сэргэлэнгийн Баян жаргалын одоо хурдан хатад оршиж байгаа. За 81 дугаартаа уралдааны дундор Өмнөг аймгийн Баян Овоосмын залуу яач Баярагийн жавхлан тоглолын одоо хурдан хат бол 5 руу ороод ирсэн харагдаж байна. 6 дээр одоо Өмнөг аймгийн Номгон сумын сумын алдарт ууган баяр одоо хурдан улаан хатад одоо 6 дээр одоо оршиж байгаа. За ингээд тэгээ арын 2 хатны 3 хатны ардаар энэ хатнууд бол нэлээд ширүүхэн үлдээ хурдан хатны уралдааны одоо 6 дээр одоо гараад ирсэн харагдаж байна. За 5 дээр явж байгаа хат бол одоо Өмнөг аймгийн Баян Овоосмын Харцаг-огийн залуу яач Баярагийн жавхлан тоглолын одоо хурдан шар хатын байгаа шүү үзэгчтэй. Өмнөг аймгийн Баян Овоосмын одоо насаараа тэмээ ууж хурдлуулсан одоо эмэгтэй аймгийн алдарт яач Насангойн одоо ач хүүн хин одоо хурдан хат бол одоо ингээд 5 дээр одоо гараад ирсэн харагдаж байна. За Өмнөг аймгийн Номгон сумаас одоо хөрөлцөн гэж одоо оруулж байгаа. Номгон сумын залуу яач Сэргэлэнгийн Баян жаргалын одоо хурдан хүрээ хат бол 5 дээр юм байгаа шүү үзэгчтэй. 5 дээрээ. За ингээд эрхэм хүндэт үзэгчтэй Өмнөг аймгийн Баян Овоосмын Иргэдийн төлөвчдөөр засаг даргын тамгын газар за баяр наадмыг одоо зохион байгуулах комисс Өмнөг аймгийн Баян Овоосмын Тэмээс соёл спорт уралдааны холбоо зохион байгуулж байгаа 2026 оны Өмнөг аймгийн Баян Овоосмын Тэмээчдэн баяр наадмын одоо хурдан ат одоо барайнд орж ирэх гэж байна. 100 м-ийн зай өдсөн цуцаахан уралдааныг 4 хатны уралдаанд одоо үүсгэж байгаа. За ингээд хурдан ат барайнд орж иргээд Өмнөг аймгийн Баян Овоосмын аймгийн алдарт уяач Хандамрын мөрөдөржинхүү мөрөдөржин бүрэн төгсгийн одоо хурдан хог хат одоо төрүүлэн ирж төмөө олныг өсгөж байгаа торгон мужийг одоо үзэгч таахан харж байна. За ингээд Өмнөг аймгийн Баян Овоосмын уяач бүрэн төгсгийн одоо хурдан хог хат сумынхан баян наадам төрүүлсэн. За Тэмүүлэнгийн шар хат наадлаар нь 2 дээр одоо орж ирсэн. За 2 дээр одоо оржсон 3 дээр за хинэ Баян Сэргэлэнгийн Баян жаргалын одоо урд хат 4 дээр Өмнөг аймгийн Баян Овоосмын аймгийн алдарт уяач
За Дулуусангийн хөрөл хатын одоо хурдан шар хатад орж иж байна. За ингээд эхний 5 хат бол одоо ингээд орцоо үзэгчтэй эхний 5 хат бол одоо орсон. За өнөөдөр нутагтаа усаа гат төрүүлэглээ баяр өргөө. За баярлаа. За өөрийгөө сайн танилцуулаад автаагаа баяр. За намайг баяр цахад оюун бод гэдэг харзаг өгөө яач. За тэгээ миний хат одоо говийн ботго гал уян дээрээс манай нөөц хаалт фүүжигийн маань гал уяага. Тэгээд мэдээч бүжэнээс тамаас баярлаа. Ууж сайхан хөрлөж өгсөн. За тэгээд нутгийн наадмын сэтгэл. За гоё наа нутгийн дэнж дээр бас ат төрүүлсэндээ бас маш их баяртай байна. Ахт өнөөдөр сайхан харагдлаа баяр хүргөө. За сайхан танилцуулаад Тэмээний ханд баяр. За баярлалаа. Би Дундгой аймгийн өндөр шин сумын уугуул Өмнөг аймгийн Номгон сум яриат намайг сумын дэргэвч бэлгүүний ууган баяр гэдэг. За миний улаан тэмээ Номгон суманд 6 жил дараалан төрүүлээ. Номгон сумын чанартай наадамд нэг 4 төрүүлж нийт нэг 12 төрөө 8 хайрагтай тийм байна. Аа. За өнөөдөр энэ наадмын сэтгэл байна. За өнөөдрийн баяр наадам маш сайхан болж байна. Чанартай сайхан наадам болж байна тэгт. Хөрлөхийн шар хата өнөөдөр нутгийн наадам сайхан харагдлаа баяр хүргөө. За баярлалаа та бүхэнд бас баяр хүргэе. Сумынхаа Өмнөг аймгийн баян сумынхаа уралдаанд айргийн 3 сайхан оролцож баяртай байна. За сумын наадмын сэтгэл байна. За манай сум бас их гоё зохион байгуулалттай бас Тэмээ болоо, сайхан инг, сайхан буур, сайхан ат бас олон сайхан тэмээнүүд хурцууд бас оролтлоо бас. Галуудрахын жаргал сайхны Тэмээнүүдэрс нутгийн дэвжэн дээр сайхан харагдлаа баяр хүргөө. За баярлалаа. За өөрийгөө сайхан манай үзэгч танилцуулаа. Тэмээний ханд баяр. За намайг галуудрахын жаргал сан гэдэг. Энэ тэмээгийн усан алдартай бас ихэнх сайн баяр хамаа бэлгэлж тарамд нь. За хэдэн жил уралдаж байна? 3 жил. За ямар амжилт гаргалаа? Тарунд л хэд төгссөн цаа. Намган сумын наадамд ш төрүүлжсэн. За тэгээ нутгийн наадмын сэтгэл. Өө ёстой сайхан болж дөө сумын наад. Өнөөдөр төшиг алдартай үед одоо нутгийн дэвжэн дээр олон сайхан хайраг төр авч байна. Сайхан Тэмээний хаадынхаа амжилтаас сайхан ярихгүй тий. За энэ бүдүүн тайлаганд нэг өөрийн ботхоо одоо миний нөгөө 11 жил завсруугаа харагдсан аав ээж манай аав ээж Гайдын Шавбатар Ташуулийн Лутаа гэж аймгийн авраг тэмээч хүмүүс байгаа. Тэднийг яг ботхон тэмээгээр өнөөдөр бүдүүн тайлаганд харагдлаа. Баяртай байна. Тий. За аав ээжтэй баярлалаа. За бусад тэмээнүүд хамжилтуудаас ярил. За бусад тэмээ чинь юу шилбэн тайлаганд амын үзүүнд шинжээс сумын Монгохын ботхон тэмээ амын үзүүнд орлоо. Айргийн 3-т чинь Баян өндөр сумын Батбазрахын ботхон шар тайлаг маань гурваллаа. За өнөөдөр бас хүүгийнхээ нэр дээр суралцуулж байна шүү дээ тий. За би 3 насын хүүгийн нэр дээр тавьсан. Нэг шилбэл өөрийнхөө нэр дээр тавьсан. Хойштой одоо ингээд залуу малчд байхгүй болчоод ингээд яриад үүдэг. Тэгээ энэ ер нь мал дуртай болгох ганц л арга нь энэ вэ шүү дээ. Тэгээ тэргээрэл тэмээний төлөө ингээд зүтгүүлж байгаа. Тэгээ мал дуртай болох байлгүй л гэж малчин болох байлгүй гэж мөрөөдөлтөй ингэж явуулж байгаа. За Өмнөг аймгийн Баян сумын 2026 оны Тэмээний баяр наадмын хурдан атны уралдаанд төрүүлж яригдсан атнуудын байшинлыг гардуулах арга хэмжээ зохион байгуулагдаж байна. За ингээд төрүүлж яригдсан атнуудын байшинлыг сум орнотх удирдлагууд баяр наадмын зохион байгуулагчийн зүгээс гардуулан өгч баяр хүргэлээ. Тэгэхээр өнөөдөр Баян сумын 2026 оны Тэмээчдийн баяр наадмаас өргөн дэлгэр болж байна. Тэгээд нутгийнхаа баяр наадмын сэтгэлээ олцгоо да. За Баян сумын Тэмээчдийн баяр 2026 арга хэмжээ маань өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээд юунд дөрөнд бас хүрэлцэн ирсэн Өмнөг аймгийн Тэмээ спорт баячтай холбооны тэргүүлэгч гишүүдтэй болоод мөн оюутлын хувьцаат компани удирдлагууд за мөн одоо нийт хөдөлмөрчид малчид Тэмээчдтэй бас энэ сайхан баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За манай Баян сум бол одоо бас Тэмээчд малчид хөлбөрчдөр сайхан одоо аймаг орон нутагтаа бас алдартай. Тэгээд нутаг орныхоо сайхан Тэмээчд малчтайгаа хөдөлмөр цэцэглээг одоо бас ярихгүй юу. Одоо ер нь одоо бас Тэмээний хорд ус одоо их сайхан байгаа шүү дээ тийм ээ. Тэгэлгүй яах манай Баян сум бол одоо эртнээсээ алдартай ветний өлгийн нутаг гэж яригддаг. За
энэ ойрын ажил авсан цагаас хойш одоо манай тэмээ спортууд сайхан хөгжиж байна. За одоо энэс цогцолдох юм бол өнгөрсөн жил Дорногов аймгийн бүс төр одоо Монгол улсын алдар туяачаар одоо Цэндмаа авахтай Бямт Хотгах маань одоо Монгол улсын алдар туяач болсон. За энэ жил одоо Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөхийн нэрмжит ивэлээр одоо цогцон боглогдсон. Тэмээ дээрээс нараа орхон бүсийн одоо уралдаан дээр одоо Батсух авахтай сайн барих маань одоо мөн Монгол улсын алдар туяач шийдвэрээс эрхэм цолыг хүртсэн. За энэ жил одоо засгийн газрын тогтоол шийдвэрээр Цэндмаа авахтай Бямт Хотгах маань одоо тэмээгээр одоо Монгол улсын алдарт мал авраг малчин гэдэг одоо эрхэм золонд төгс одоо ийм сайхан баяртай мэдээ сонсоод сайхан байна. Тэмээ спорт бол Баян Улсанд бол маш сайхан хөгжиж байгаа. Өнгөрсөн жилүүдэд бид хүмүүс Баян Онгор аймаг руу явж одоо бас хурд хуваалцаж хурд сайхан олон тэмээгээр авчиж нотгочлуулсан маань одоо сүр өгөөж өгч одоо баяртай байна. За тэгээд өнөөдөр тэмээний хадам сайхан өргөнөл оруулж байгаа нутгийн хоолндоо сайхан өрөөлийг одоо хэлэхгүй те. За Баян Улсынхаа нийт одоо малчид иргэд тэмээчидтэй одоо сайхан одоо энэ өдрийн мэндийг дэвшүүлээд сайхан одоо өнтөө өвлөлтөй учран золгож за мөн одоо сайхан өрөө хавартаа золгож дараа чинь одоо уралдаан тэмцээд өндөр амжилттай явд. За өмнө аймаг Баян Улсын харцаг өнөө болтын Шаотрын мөнгө төвшингийн өнөө болтын одоо урдан тайлаг сая одоо гарч байгаа харагдаж байна. За өнгөний тайлгууд энэ өмнө аймгийн Намган сумын Монгол Улсын авраг малчаа аймгийн алдаас Баян мөнхтрийн одоо хурдан ор тайлаг бол өнгөн дээр одоо гарч ирсэн байна. За ингээд арын тайлгнууд одоо орж ирсэн байна. Өмнө аймгийн харцаг сумын сумын алдар туяач Жаргал сайхны одоо хурдан тайлаг хоёр дээр одоо гарч ирсэн байна. За ингээд Үний хоёр тайлгууд одоо суураад одоо гараа явсан. За арын тайлгнуудыг одоо харуулнаа. За энэ араас одоо орж иж байгаа тайлаг бол одоо 18 дугаартай уралдааны зэмд одоо 81 дугаартай уралдааны зэмд урдсан. За Жаргал сайхны тайлэг энэ одоо орж иж байна. За наадтал дээр нь 77 дугаартай уралдааны зэмд урдсан. Өмнө аймгийн Баян Улсын харцаг багийн аймгийн алдар туяач. За буян гişгийн тайлэг байна. Тогтвол буян гişгийн одоо хурдан тайлаг 5 дээр байна үдэгчтэй. 41 дугаартай уралдааны зэмд урдсан. Өмнө аймгийн Хөрмөн сумын Өмнө аймгийн Баян Улсын харцаг багийн залуу яач Шаатрын мөнх төвшингийн одоо хурдан өнөөлтийн одоо хурдан тайлаг 4-дөр гэсэн. За ингээд энэ тайлгнууд 3-4-дөр ингээд одоо гараад ирсэн. За өнгөний хоёр тайлаг бол одоо хоол тасарсан. За өнгөний хоёр тайлаг одоо харуулъя. За хоёр дээр бол 76 дугаартай уралдааны зэмд урдсан. Өмнө аймгийн Намган сумын уяач Сугуурсрынгийн тайлаг аймгийн алдарт уяач Баян мөнхтрийн хөө Сугуурсрынгийн тайлаг одоо хоёр дээр одоо гарч ирсэн харагдаж байна. За ингээд хурдан тайлгны уралдааныг 70 дугаартай уралдааны зурц Өмнө аймгийн Баян Улсын харцаг багийн сумын алдарт уяач тогтоолын буян гişгийн одоо хурдан тайлаг хөтөлж байгаа гэжтэй. Өнөө жил одоо энэ Өмнө аймгийн хаан онгор сумсгоо Монголч аймгийн хаан бүсийн уралдаанд бас айрагдсан. Аймгийн бүсийн уралдаанд бас айрагдсан. Ийм одоо хурдан тайлаг бол ингээд Өмнө аймгийн Баян Улсынхаа Сумынхан баяр наадмын хурдан тайлагны уралдааныг хөтлөөд арын тайлагнаас нэлээ хөндөрж байгаа харагдаж байна. За ингээд арын тайлагнуудад орж иж байна. 41 дугаартай уралдааны зэмд урдсан Өмнө аймгийн Баян Улсын аймгийн алдартай Шаатрын мөнх төвшингийн хөө өнөө болтын одоо хурдан тайлаг 4-дөр одоо орж иж байгаа харагдаж байна. За 5-ын тайлаг одоо харуулнаа. 5 дээр 77 дугаартай уралдааны зэмд урдсан хурдан тайлаг одоо орж иж байгаа. За энэ тайлаг бол замууд Өмнө аймгийн Баян Улсын харцаг багийн аймгийн алдартай буян гişгийн одоо хурдан тайлаг байна. За буян гişгийн тайлаг бол одоо ингээд 5 дээрээ. Сумын алдартай тогтоолын буян гişгийн одоо хурдан шар тайлаг хэвээрээ. За өнгөний 3 тайлаг бол холбоотой. Үзүүр дээр одоо төрүүгээ шийдэх нь тэгэхээр болж ах шиг байна. Бор тайлаг 2 дээр. За ингээд барайны үзүүр рүү одоо орж иж байна. Ингээд Өмнө аймгийн Баян Улсын 2026 оны Тэмээчдийн баяр наадмын хурдан 4 настай тайлагны одоо уралдаан амжилттай одоо уралдаан барайнд одоо орж ирээд Өмнө аймгийн Баян Улсын харцаг багийн сумын алдарт тогтоолын буян гişгийн хурдан шар тайлаг төрүүллээ. За амуу үзүүнд Өмнө аймгийн Намган сумын аймгийн алдарт уяач мөнхтрийн хөө Сугуурсрынгийн тайлаг амуу үзүүнд. За 3 дээр Өмнө аймгийн Баян Улсын уяач Жаргал сайхны одоо хурдан тайлаг орсон байна. За энэхүү Өмнө аймгийн Баян Улсын 2026 оны Тэмээчдийн баяр наадмын урдан тайлагны уралдааны 4-дөр одоо орж иж байна. Өмнө аймгийн Баян Улсын аймгийн алдартай Шаатрын мөнх төвшингийн хөө өнөө болтын улаан тайлаг 4-дөр одоо орж иж байна. За 5 дээр Өмнө аймгийн Баян Улсын уяач буян гişгийн одоо хурдан шар тайлаг
айргийн 5 одоо хордолж байна. Ингээд та бүхэндээ хурдан тайлагны уралдааны одоо хүргэлээ. Өнөөдөр тогтоолын буян шиг алдарт маань сумынхаа наадамд сайхан наадаж өдүүн тайлаганд одоо тайлаганд төрүүлглээ баяр хүргэе. За баярлалаа. Өдөр тайлаг маань сайхан төрүүллээ сумынхаа наадамд. За ер нь энэ жил хурдан аймгийн бүс нэг аригдсан баг энэ жил. Тэ Хонгорын аймгийн бүст энэ дөрвөөр явчаад ирсэн. Сая улсынхаа уралдаанд бас нэг 11-2-оор тогтчоод ирсэн тэ. Тайлаг нь удам өгшөл. За энэ баян өндөр гаралтай тийм байгаамаа. Тэгээд сайн ах маань бэлэгт өгч исэн. Монгол улсын алдартай сайн баяр ахтаа одоо маш их баярлалаа шүү л гэж хэлээ та. За Өмнөг аймгийн Баян улсмын 2026 оны Тэмээчдийн баян наадмын хурдан одоо тайлагны уралдаанд төрүүлж яригдсан хурдан тайлагнуудын эзэн хүмүүст нь одоо шагналыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд баян наадмыг одоо зохион байгуулах комиссийн болон Сум орон нутгийн өдрөдгүүдийн төлөөллүүд за ингээд хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын эзэн хүмүүст нь баяр хүргэж дараагийн уралдаан наадамд нь амжилт хүсье. Санаа нутгийн сайхан баяр наадам өргөндлөрүүлж байна. Баяр наадам сэтгэлээ болцох байна. Баян сумын маань баяр наадам сайхан өргөндлөр болж байна. Бас газар зэрэг олон үеачд ирсэн, олон боор ингээ шалгаруулсан, дөрвөн насны тэмээг оролдуулсан сайхан баяр наадам болж өндөрлж байна. За таны хувьд одоо сайхан төрийн дэд одоо одом алтан гац одонгоос одоо грэмэл алгасан. Тэр сайхан баярт үйлдэлээ бас хаалцахгүй тий. За бас сая Дундгуй аймгийн тэмээн дээрээс наран орхон улсын 5 дугаар зөвлөгөөн дээрээс бас төрийн дэд чаглаа алтан гац одонгоо оригрэ мэласандаа баяртай байна. Бас намайг тодорхой дэмжсэн нутаг орныхон Өмнөг аймгийн тэмээн соёл холбоо хамт олонтой их баярлж байна. Таны хувьд одоо энэ нутгийн одоо уяажтай холбооны тэргүүнээс олон жил үр бүтээлтэй ажилласан. Тэр ажлын талаар. Би 13 онд Монгол тэмээ 900 төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулаад тэргүүнээр нь ажиллаад тэгээд энэ тэргүүнээр нь би 13 жил яг засварлалгүй ажилласан. Тэгээд ажиллаж байх хугацаанд нь Баян маань уяачд маань бас хамт олон маань бас амжилт ариунтай намайг ажиллаж байх хугацаанд Монгол улсын авраг алдарт 2 аймгийн авраг алдарт 10 гараа сумын алдарт бас 10 гараа төрсөн. Тэгээ Монгол тэмээ 909-ийг бас үүсгэн байгуулад 2016 онд Баян сумын хамтаас дэлхийн дэд амжилт тогтооход бас гол өргөс гэж боддог. Тэгээ бас сая 10 жилийн дараа бас төр зэсгэн намайг өндөрөөр үнэлж алтан гац одоогоор шагналсан би баяр талархаж явж байна. Шилжин тайлагны уралдаанд тулгуурлан дэмэлээ эргэж байна үзэгчтэй. Энэхүү Өмнөг аймгийн Баян улсмын 2026 оны Тэмээчдийн баян наадмын хурдан тайлаг одоо гарны 6 дээрээс эргэж байна. За өнгөн дээрээ 41 дугаартай хурдан тайлаг Өмнөг аймгийн Баян улсмын Харцаг багийн уяач. За Шаватрын мөнх төвшингийн хөө өнөөлдөө одоо хурдан тайлаг 2 дээр одоо гарч ирсэн байна. Цаатлаар 17 дугаартай хурдан Өмнөг аймгийн Ном улсмын залуу уяа Сэргэлэнгийн баяр жаргалын одоо баян жаргалын хурдан тайлаг одоо гарч ирсэн байна. 4 дээр Өмнөг аймгийн Ном улсмын Монгол улсын алдарт уяач Монгол улсын авраг малчин аймгийн алдарт уяач за Баягийн мөнхтрийн одоо хурдан тайлаг гарч ирсэн байна. Да өнгөрсөн жил одоо Тормондоо хурдан байж олон наадамдуудаа айрагддаг төрүүлсэн ийм одоо хурдан тайлаг өнөөдрийн баян наадам хурдан тайлагны уралдааныг хөтлөөд одоо гарсан байна. За арын тайлагнуудыг харуулж байна. За 23 дугаартай уралдааны дамжсан Харцаг багийн аймгийн алдарт уяа Шаватрын мөнх төвшингийн нэг тайлаг нь одоо энэ орж иж байна. За энэ хиний тайлаг бас хадуурах гал эргээд одоо орж шүү. Сэргэлэнгийн баян жаргалын одоо хурдан тайлаг саяны хадуурах гэж байгаа. Тэгээд эргээд орчлоо доо. За ингээд одоо өнөөдрийн баян наадам хурдан тайлагны уралдааны өнгөний тайлаг бол одоо хурдан тайлагны уралдааны хөтөлсөд одоо гарлаа. За энэ тайлаг бол Өмнөг аймгийн Баян улсмын Харцаг багийн Монгол улсын алдарт уяач Бацгийн сайн баярын одоо хурдан шар тайлгаа. Буушар гэдэг тайлаг. За ингээд 10 одоо хурдан тайлаг өнөөдрийн баян наадам хурдан тайлагны уралдааныг бол хөтлөөд одоо гараад ирсэн байгаа. Хурдан тайлагны уралдааныг одоо буушар одоо хөтлөөд гараад ирсэн. Аймгийн алдарт уяач хан түмний пүрэв дөрж одоо уяас болгон тааруулж бодлоо. За нэлээ одоо сайхан олон гадаа гарч ирлээ те. За одоо арын тайлагнууд одоо харуулнаа. 41 дугаартай уралдааны зурсан Шаватрын мөнх төвшингийн одоо өнөөдрийн одоо хурдан тайлаг
гараад ирсэн байгаа. За арын тайлбар нэлээд хэрэг үүдтэй 77 дугаартай уралдааны зонд орцсон Өмнөг аймгийн Баян улсын хар зүг аймгийн алдартай Чулуунбаатарын Баянними одоо хурдан шар тайлбар гараа явчлаа. За энэ одоо араас одоо энэ бүрэн төгсгийн одоо унцсан байгаа тайлбар одоо бас хэрэг үүдтэй гарч ирж байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За ингээд одоо өнөөдрийн Баян наадмын хурдан тайлгны уралдааны одоо өнгөний тайлгнууд бол одоо хоолхон одоо гарсан байгаа. За аргагүй одоо энэ цагт одоо хурдан өнгөрсөн жил одоо тормондоо хурдан байсан. Өмнөг аймгийн зохиолын зөвхөн Монгол аймгийнхаа бүсгийн уралдаанд одоо айрагдсан. Бацгийн Баян жаргал улсын алдрын Баян наадманд одоо айрагдсан. За ер нь одоо өнгөрсөн жил уралсан болгонд айрагд төрүүлжсэн. Ийм одоо хурдан шар тайлг бол одоо өнөөдрийн Баян наадмын хурдан тайлгны уралдааны хөдөлж Өмнөг аймгийн одоо Баян овоо сумаас Тэмээний одоо Монгол улсын алдарт байж юмэг эрхэм цолыг одоо саяхан Монгол улсын ерөнхийлөгчийн ивэл зохион байгуулагдсан. Дундгой зохион байгуулагдсан. Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг одоо Баян наадмын бас авсан. За ингээд одоо шар тайлг бол аргагүй одоо хурднаа харуулж арын тайлгнаас нэлээ холхон одоо тасарч байгаа харагдаж байна шүү. За арын тайлгнуудыг бүр харуулъя. За 2 дээр 23 дугаартай уралдааны замд одоо морцсон Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдартай Шаотрын мөг төвшингийн улаан тайлг одоо орж ирсэн. Мөнд одоо аймаг сум орнотын жанртай олон наадмууд одоо аяг төрөөсөө ийм одоо хурдан тайлг бол 2 дээр одоо өршөж байгаа юм. За 3 дээр бол Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдартай Шаотрын мөг төвшингийн хөв. За мөг төвшингийн өн болдын одоо хурдан тайлг 3 дээр одоо өршөж байгаа. 4 дээр Өмнөг аймгийн Номгон сумын Монгол Улсын авраг малчин аймгийн алдартай Баян мөнхтрийн одоо хурдан бор тайлг үзэгчтэй. Өнгөрсөн жил одоо хурдан байсан. Энэ жил Дорногов аймгийн Мандах сумын одоо Тэмээний Баян наадам төрүүчээд ирсэн. Тормондоо одоо мөн одоо Дорногов аймгийн Мандах сумын Баян наадам болоо. За ер нь бол аймгийнхаа Төмөн Тэмээний Баян гэдэг олон наадамд одоо сайн уралсан тайлг да. За ар дээр нь Өмнөг аймгийн Хаангор сумын Тэмээсэй спорт уралдааны холбооны тэргүүн сумын алдарт уяач Батлгэрэн Болбатын одоо хурдан шар тайлг одоо орж ирсэн байгаа. За Өмнөг аймгийн Харцагогийн аймгийн алдартай Чулуунбаатарын Баянними одоо хурдан тайлг байгаа. За араас тайлг орж ирж байна. Жарын тайлг одоо орж ирж байна. За энэ тайлг бол одоо Өмнөг аймгийн Хөрөв Номгон сумын залуу яас Сэргэлэнгийн Баяр жаргалын одоо хурдан тайлг. Сэргэлэнгийн Баяр жаргалын хурдан тайлг бол одоо одоогийн байдлаар 6 7 дээр одоо уршилж байгаа юм биш үү? 7 дээр одоо уршилж байгаа. За буу шарын хувьд одоо өнөөдөр бол төрүүлэх нь бол тодорхой болж байгаа шиг байна. Шар тайлг бол төрүүлэх нь тодорхой болж байгаа шиг байна. За Өмнөг аймгийн Баян овоо сумын Монгол улсын алдарт уяач Бацгийн сайн баярын одоо хурдан шар тайлг. За энэ Бацгийн сайн баяр алдарчин бол Өмнөг аймгийн Баян овоо сумын Могоо багийн одоо гэж харьяатай явдаг шүү. За ингээд шар тайлг бол ингээд одоо барайн зүг орж байна. Энэхүү эрхэм мэнд үзэгч та бүхэндээ өргөн барьж байгаа Өмнөг аймгийн Баян овоо сумын 2026 оны Тэмээчлийн Баян наадмын шилбэн тайлгны уралдаан барайнд орж байгаа. Өмнөг аймгийн Баян овоо сумын Монгол улсын алдарт уяач Бацгийн сайн баярын одоо хурдан шар тайлг төрүүлэн ирж төмөн одныг одоо байсгаж байгаа торгомчийг одоо үзэгч та бүхэн одоо харж байна. За арын тайлгнуудын хооронд одоо сонирхолтой. За 5 тайлг ч юм бол харалж байгаа байна үзэгч. Үзүүрийн 6 дээр хэн төрүүлж гиснийг одоо бүгдээрээ харна да. Арын 6 дээр л одоо төрүүлж хэн төрүүлжийг одоо бүгдээрээ харна. За Шаотр алдарт мөг төвшингийн одоо улаан тэмээ одоо орж ирлээ. За цаалар мөн хэний одоо тэмээ одоо орж ирж байгаа шиг байна. Мөнхтөр алдартын тэмээ одоо орж ирсэн. За мөн одоо Сүнволдын тэмээ одоо орж ирлээ. Чулуунбаатарын Баянними одоо хурдан шар тэмээ орж, Болоротын одоо хурдан лан тэмээ одоо 6 дээр одоо хурдчлаа. За ингээд одоо эхний 5 6 тэмээ одоо ингээд одоо холхон одоо сайхан тасархаа одоо орж ирлээ тий. За буушаар өнөөдөр хурдан байж нутгийнхаа наадам сайхан холхон төрүүлээ баяр хүргэе. Тэглээ. Өнөөдөр бас манай ах одоо Монгол Улсын алдарт байж юмэг эрхэм цолыг авсан. Тэгээд цолон байгаа цомон дээр сайхан төрүүл. Тэгэл маш өндөр байна. Та бас давхар баяр хүргэе тийм ээ. Энэ сайхан хурдан буйны одоо үе шиг мөнхөд ивэж явах болтгоо гэж ирээ дөө. За яг одоо ботгоо эзлүүдийн талаар. За энэ өмнө Баянгар аймгийн өндөр сүмээрät хасаа гэдэг одоо ботгоны байгаа юм. Тэгээд тэр найз дуус их баярлалаа. Тэгээд өдөр дуусаа сайхан хурдалж байна тийм ээ. Тайлг сайхан хурдалж, сумынхаа наадам сайхан хурдлаа сэтгэлээ босгох тий. Баярлалаа сайхан байна. За тайлгныхаа талаар ярил. Энэ Баянгар аймгийн Баян өндөр гаралтай тайлг. Тэ Баттузар гэдэг нь юу. Энэ шин тийм ээ ер нь найрагдаж байгааг. Өнөөдөр сайхан навам. Өнөөдөр сайхан аргийн тавт уралдлаа. Сайхан байна. За нутгийн наадам сэтгэлээ. Сумын наадам сайхан өргөн дэлгэр гоё болж байна.
За Өмнөг аймгийн Баян Улсын 2026 оны Тэмээчдийн баяр наадам өргөн дэлгэр сайхан үргэлжилж байна. За ингээд шилбэн тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын байр шагналыг хардуулах арга хэмжээ зохион байгуулагдаж байна. За ингээд шилбэн тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын байр шагналыг Сумар нутгийн удирдлагууд баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс хардуулах гэж баяр хүргэж байна. За ингээд өргөмжлөл медаль, мөнгөний шагналаар шагнаж урамшуулсан юм а. Өмнөг аймгийн Баян Улсын 2026 оны Тэмээчдийн баяр наадмын үеэр шилмэл сайхан тэмээнүүдийг тодруулах үйл ажиллагаа тэмцээн уралдаанууд шатраатаагаар зохион байгуулагдсан байгаа. За нутаг орондоо тэмээх Тэнгэрлэг амтнаа өсгөн үржүүлж тэмээнийхэн өв сөөлийг тээж ба малчдын дунд сайхан ат шалгаруулах, за мөн шилмэл ингийг тодруулах, шилмэл буурыг тодруулах зэрэг олон үйл ажиллагаанууд бас шатраатаагаар зохион байгуулагдсан байна. За ингээд сайхан ат шалгаруулах уралдаан тэмцээнд за нийтдээ 7 ат оролцсон. За бүгд Өмнөг аймгийн Баян Улсын тэмээчдийн малладаг. За нутаг дэвсгэр дээрээ бас сайхан бэлчээрлэн өсөж яваа атнууд оролцсон юм аа. За ингээд атнуудыг тусгайлан гарсан шүүгчнэр шүүн тунгааж шалгаруулсан байгаа. За ингээд сайхан ат шалгаруулах төрөлд 1-р байранд Баян Улсын Харзаг багийн малчин Чулуунбаатарын шар ат тодорсон бол 2-р байранд Баян Улсын Могоотогийн малчин Жаданбын улаан ат, за 3-р байранд Баян Улсын Харзаг багийн малчин Бямбтотхын шар атнаар шалгарсан. За мөн түншлэн шилмэл ингийн төрөлд нийтдээ 6 инг оролцож шилмэл ингийг тодруулах тэмцээнд бас оролцоон гэдэг бас та бүхэндээ дуулгахад таатай байна. За ингээд шилмэл ингийн төрлийн тэмцээнийг мөн тусгаалan гарсан шүүгчнэр явж хэмжиж энгийн тэмээний хэлбэр хийж өснөөс гээд бүх зүйлүүдийг харж тодруулсан байгаа. За ингээд шилмэл ингийн төрөлд 1-р байранд Өмнөг аймгийн Номгон сумын харьяат Болдоогийн бор инг орлоо. За 2-р байранд Баян Улсын Могоотогийн малчин Инх хоёрын улаан инг орсон бол за 3-р байранд Баян Улсын Могоотогийн малчин Инх хоёрын улаан инг шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд шилмэл ингнүүдийг тодруулсны дараагаар шилмэл буурыг тодруулах үйл ажиллагаа явагдсан. За шилмэл буурын төрөлд бас олон сайхан боорнууд хөрөлцөн ирж оролцож малчид маань тэмээнийхэн хамгийн шилмэл сайхан эд хавыг гайгуулсан боорнуудаа авчирж ирж тэмээнийхэн баяр наадамд өргөн дэлгэр сайхан оролцсон юм аа. За ингээд шилмэл буурны төрөл тэргүүн байранд Баян Улсын Харзаг багийн малчин Чулуунбаатарын хар буур орсон бол 2-р байранд Баян Улсын Харзаг багийн малчин Бих очирын улаан буур, за 3-р байранд Баян Улсын Харзаг багийн малчин Дамдын бүрийн улаан буур орсон амжилтыг үзүүлсэн юм. За шилмэл буурнуудын болон шилмэл ат, шилмэл ингнүүдийн шагнал урамшууллыг бас баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээнээр бас гардуулах гэж баяр хүргэсэн байгаа гэдгийг энэ ташаанд дуулахад таатай байна. За ингээд шилмэл буур инг шалгуулсны дараагаар сүйтэй ингийн төрөлд тэмцээний уралдаан зохион байгуулагдсан. За ингээд манай Баян Улсын малчид маань тэмээнийхэн баяр наадамд хамгийн шилмэл сайхан хийх сүү гардаг ингнүүдэд авчирж иж оролцсон юм аа. За ингээд өөрсдөө сааж, за тусгаалan шүүгчнэр гарч цаасан сүүг хэмжиж, за хэрэг сүү гарснаар нь сүүтэй сайхан ингийн шилдэг ингнүүдийг тодруулсан. За ингээд энэ төрлийн тэмцээн өндөрлөхөд тэргүүн байранд Баян Улсын Налих багийн сайлчин мөх цэцгийн инг 1 литр 90 г саасан амжилтаар 1-р байранд орсон бол 2-р байранд Баян Улсын Харзаг багийн сайлчин оюун зуудын инг 1 литр 60 г сүү саасан амжилтаар орлоо. За 3-р байранд Баян Улсын Харзаг багийн сайлчин Батөрийн инг 996 г сүү саасан амжилтаар 3-р байранд шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд шилмэл ад, шилмэл буур, шилмэл инг, за шилдэг сүйтэй ингүүдийг тодруулах арга хэмжээ өргөн дэлгэр амжилтаа явагдаж зохион байгуулагдаж өндөрлсөн байгаа. Самбайхан тэмээний өрөөд сүйтэй ингээд таныг тодорсон байна. Өөрийгөө танилцуулаад нэгнийхээ тухай. Мөнх цэцэг таны Надад мөнх цэцэг гэдгээ. Тэгээ манай өөрийн унган тийм ээ. барыг эзэлжээ. Тэгээ өнөөдөр нөгөө сүйтэй ингэ шалгараад ингэж орсон. Тэгээд Өмнө орж ирсэн юм. Өмнө орж байгаагүй. Тэгээ литр 90 г саасан. Наадам сэтгэл байна тий. Наадам сайхан өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгэхээр 2-р байранд орсон байна. Өөрийгөө сайхан танилцуулаад нэгнийхээ тухай хэлэх үү. За Баян Улсын Харзаг багийн малчин оюунзал. Тэгээд миний инг болохтой зэрэг нэлээд хижээл инг ирсэн. Тэгээд
анх удаа манай суманд энэ сүүтэн шалгуур болох уралдаан зохион байгуулагдаж байгаа. Тэгээ бид нар яг анхных гэдэг үднээсээ манай нутагт ер нь энгийг нөгөө татад саадаг болохоор 2 хүүхэн татсан. Тэгээ миний нэг литр 60 г саасан. Тэгээ 2-т орсон байгаа. 4 хүүхэн саасан бол бас арай л өөр байх хэрэгтэй. Ер нь бол 4 хүүхэн саачлагрууд юм байна. Бид нар нөгөө анхны удаа зохион байгуулж байгаа болохоор ярилцаж тохиролцоо тийм шалгарууллаа да. Сүүтээ ингээд тодорсон байна. Ингээд танилцуулахгүй тийм. За баярлалаа. Энэ инг Монгол шаардлагатай Синдмагийн мэтхтэй инг бамаа. Хөрийн матхан юм байна. Ер нь өмнө шалгуулалт орж ирсэн юм байна. Нодно энэ сайхан ингэнд орж төрүүлж ирсэн инг. Одоо бол сүүтээ ингээд орж. За энэ жил сүүтээ ингээр орж байгаа. Та өөрөө саагасан уу? Хэдэн жил инг сааж байна? За 10 жил сааж байгаа. За хурдан нурмны гарааны 6 дээр ирсэн эргэж байгаа юм байна. За энэ хүү эрхэм үзэгчтэй Өмнө Гомгийн Баян Осмын 2026 оны Тэмээний баян наадмын хурдан дурмод гарааны 6 дээрээс эргэж байгаа харагдаж байна. За хурдан дурмны уралдаан нийт 14 дур урдсан. Өмнө Гомгийн Баян Осмын харцаг Сүмэн алдарт байж хүрлээгүй өсвөрийн дурм. За жоо хадуураад үлдчихэж байгаа харагдаж байна. За жоо ойртоод даргалвал за 14 дурмод урдсан. Хамгийн цаадлаар Өмнө Гомгийн 40 дугаартай уралдааны зэмд доморцсон хурдан дурмод осод Өмнө Гомгийн Сүмэн алдарт байж өсвөрийн дурмод осод уршилж байна. Түүний уралдаанд 49 дугаартай хурдан дурм Монгол Өмнө Гомгийн Баян Осмын харцаг огийн уяаш Бат-Дэлгэрийн хурдан алдар дурмод уршилж байна. За энэ дундуур 44 дугаартай хурдан дурмод уралдааны зэмд гарсан нэлээд ширэг үйлдэлд уршилж байна. Өмнө Гомгийн Хамбог эзэн буяаш Баатрийн хурдан шар дурмод өнөөдрийн баян наадмын хурдан торомны уралдааны сархнаас үж байна. Тэр дунд 30 дугаартай хурдан дурмод уршилж иж үзэгчтэй. 30 дугаартай хар дурм бол одоо Өмнө Гомгийн Баян Осмын харцаг огийн залуу уяач баяр сайхны оюун болтын хурдан дурм байна. За одоо үзүүрийн торомнууд бол нэлээ хэрэг хөлдөө уршилж байгаа. Зааж байгаа урагшлаараа. Урагшлаад 81 дугаартай хурдан дурмод уршилж байгаа. За Өмнө Гомгийн Баян Осмын харцаг огийн залуу уяач баяр сайхны оюун болтын хурдан дурмод гараад ирсэн харагдаж байна. Тэр дунд 18 дугаартай хурдан дурм зүтгээд уршилж байгаа. Өмнө Гомгийн Баян Осмын Монгол Улсын алдарт байж Синдмагийн Бямдгтгой хурдан шардан бордром одоо гараад ирсэн харагдаж байна. За өнгөний торомнууд бол одоо хурдан дурмны уралдаан гэсэн 4-5-ын буурин дээр энэ Өмнө Гомгийн их хувийн уралдааны уяач Дунд Гомгийн үлжсэн бай цагааны нарангийн одоо хурдан дурм одоо гарч ирсэн байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За наран хүүгийн дурм одоо 4-5-ын буурин дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. Өмнө Гомгийн одоо их хувийн уралдааны уяач Дунд Гомгийн үлжсэн харьяат цагааны наран хүү гэж одоо цагаан тамбигаар алдартай цагааны дэгний одоо наран хүүгийн одоо хурдан дурм одоо 4-5-ын буурин дээр одоо гарч ирсэн харагдаж байна. Өмнө Гомгийн Баян Осмын Сүмэн алдарт байж хиний Боломжрынгийн өсвөрийн одоо хурдан дурм энэ яг хийн дээр одоо уршилж байна да. 5 дээр одоо уршилж байгаа харагдаж байна. 5 дээр одоо уршилж байгаа харагдаж байна. За хурдан дурмны уралдааны 41 дугаартай хурдан дурм өтөөсөн. Өмнө Гомгийн Баян Осмын харцаг огийн залуу уяач Шааватрын мөг төвшингийн хүү өнвөлдийн одоо хурдан алдар дурм өнгөн дээр одоо гарч ирсэн байна. За Дунд Гомгийн үлжсэн уяач цагааны наран хүүгийн одоо хурдан дурм хоёулаа одоо өнгөн дээр гарсан. За арын тормнууд одоо орж ирсэн. Монгол Улсын алдарт байж Синдмагийн Бямдгтгой хурдан бордор орж ирлээ. 44 дугаартай уралдааны зэмд одоо орсон. Өмнө Гомгийн Хамбог эзэн залуу уяаш Баатрийн дурм одоо орж иж байгаа харагдаж байна. За арын тормнууд одоо орж ирсэн. 40 дугаартай уралдааны зэмд одоо орсон. Өсвөрийн дурм одоо энд одоо орж иж байгаа харж байна. 40 дугаартай уралдааны зэмд орсон. Өмнө Гомгийн Баян Осмын уяаш Сумын алдарт байж хүрлээгийн өсвөрийн дурм 40 дугаартай энэ цогоотой уршилж байгаа дурм мөн шүү үзэгчтэй. За түүний уралдаар 49 дугаартай уралдаанаас Өмнө Гомгийн Баян Осмын харцаг огийн залуу уяач Бат-Дэлгэрийн одоо хурдан хар дурмаа энэ цагаан говцтой уралдаанч утсан харцаг огийн одоо хурдан дурм түүний уралдаар 81 дугаартай цагаар одоо ороод ирсэн дурм болоод Өмнө Гомгийн Баян Осмын харцаг огийн залуу уяач баяр сайхны оюун болтын одоо хурдан алдар дурмдаа. За энэ одоо Сумар нутгийн чанартай наадам тэд удаас айгдчихээд байгаа дурм одоо сараас ширүүгөө үлдээ уршилж байгаа харагдаж байна. За энэ хар улаамалгаатай хар говцтой уралдаанч утсан дурм болоод Өмнө Гомгийн Хамбог эзэн уяач Баатрийн дурмаа. За энэ Баатрийн дурмд одоо Өмнө Гомгийн Хамбог эзэн баяр наадамдаас айрагдсан одоо за Сумар нутгийн наадамд бол одоо хэд удаа айрагдсан дурм одоо уршилж байгаа. За өнгөлөөд бол 7-8 дурм одоо гарсан байна. Бөөн дурмны ард дээр хар говцтой уралдаанч утсан халтар дурм бол Өмнө Гомгийн Баян Осмын Монгол Улсын алдарт байж Синдмагийн Бямдгтгой одоо хурдан дурм байгаа юм шүү үзэгчтэй. За түүний уралд дээр одоо Өмнө Гомгийн Баян Осмын харцаг огийн залуу хүрлээгийн Чимбаярийн дурм баха. Чимбаярийн дээр дурм яг энэ бөөн дурмны ард дээр одоо уршилж байгаа харагдаж байна. За ингээд одоо өнгөний дурмуудын хамгийн надлаар их гоё уралдааны уяач Дунд Гомгийн үлжсэн уяач цагааны наран хүүгийн одоо хурдан дурм одоо энд одоо уршилж байна да.
Төвний урал дээр 70 дугаартаа ордон дурм одоо өршөж байгаа. За энэ 70 дугаартаа ордон дурм бол Өмнөг аймгийн Баян Уусмын аймгийн алдартай яаж Гандүрийн Бөрөв дөржин уян дээрээс одоо мордсон ордон дурм мөн байна үзэгчтэй. За одоо ингээд 70 дугаартаа дурм одоо өнөөдрийн Баян наадам ордон дарамны уралдааны үзүүр дурсан Монгол Улсын алдартай яаж Батцгийн сайн баярын одоо ордон дурм болоо. За ингээд дөрөвдөр бол 76 дугаартаа ордон дурм одоо гарч ирсэн. За энэ 76 дугаартаа дурм бол хэний дурм ба? Өмнөг аймгийн Номгон сумын Монгол Улс авраг малчин аймгийн алдартай яаж Баягийн мөнхтрийн хүү сугар сүрэнгийн шар дурм шүү үзэгчтэй. Энэ өнөө жил Өмнөг аймгийн Дорногов аймгийн Мандах сумын Баян наадамд одоо төрүүлсэн юм гараад ирсэн харагдаж байна. За наадлын 7 дугаартаа уралдааны дурд мордсон их гоё урдгаалын уян дээрээс мордсон дурм болоод Дундгой аймгийн үдцээсмэн яаж цагааны наран хүүгийн одоо ордон дурм байгаа юм шүү үзэгчтэй. За Монгол улстай цагаан нэмээр алдартай цагаан гэдэг хүний одоо энэ цагт одоо Тэмээх Тэнгэрлэг амтныг одоо бас сайн өсгөн өржүүлж за их гоё урдгаалынхаа уян дээрээс өнөөдрөөс 2 дурм одоо мордсон гарч байна. Цагааны наран хүүгийн одоо 2 дурм одоо 4-5-ын бүрэн дээр одоо гарсан. Өрсөлдөөхөн одоо уралдаан гарахандаа үзэгчтэй өрсөлдөөхөн уралдаан гарах нь өдрийн 3 дурм салсан. Ар дээр нь Баягийн мөнхтөр алдартын одоо Суусрынгийн алдартын дурмд хойш асуугаараа хамдраа одорсон байна. Монгол Улсын алдартай Тэндмагийн Мямдгийн одоо ордон шар дурм одоо ороод ирлээ. За нөгөө аюун болтын шар дурм үзэгчтэй араас Хүрлээгийн одоо Шинбаярын одоо ордон дурм Сүрдаатрын Шинбаярын дурдсан. Өмнө Дундгой аймгийн үдцээсэн мөнгө яач цагааны наран хүүгийн дурм барио зүтгэсэн одоо эндээс 100 метрийн зай үлдсэн үзүүр дээр тормны уралдаа үзүүштэй болж байна. Өмнөг аймгийн Баян Уусмын 2026 оны Баян наадам тормны уралдаа үнэхээр одоо бас гал гарсан ганхан уралдаан болж байна. Цэндмэ аймгийн Бямдагт хаалтартын урдан дурм одоо орж ирлээ үзэгчтэй наатаар ороод ирсэн. За үзүүр дээр за Баягийн мөнхтрийн дурм одоо орж ирсэн. Шаваатрын мөнхтөшгийн одоо дурм одоо орж ирсэн. За цагааны наран хүүгийн 2 дурм одоо соёлоо 4-5 одоо орж шиг урлаа. Ар дээр нь одоо Өмнөг аймгийн Баян Уусмын яач за хэний Хүрлээгийн Чинбаярын дурм за Өсгөөлийн дурм одоо ороод ирсэн. За одоо бас л үнэхээр одоо үзүүштэй галтайхан ганган сайхан одоо уралдааны гаргалаа. Монгол Улсын алдартай яач сайн баярын дурм одоо бас орж ирсэн. За одоо үзүүрийн 7-8 тормны орчид үнэхээр одоо галтайхан ганган сайхан уралдаан гарлаа одоо үзэгчтэй үзэгч олон өмнөг шүүгүүлсэн. Өдрийн уралдаан бол гонгон боллоо. Одоо ер нь Баян өдөр сайхан наад чинь одоо тайлэг тормнууд одоо төрүүлж харагдуулаа сэтгэлээ бодох. За баяртай байна. Өнөөдөр 3 настай тэмээд хэлсэн 3 л орлоо. Тэгээд торм маань төрүүллээ. Жилийн идэх уралдаан байна тормны. За энэ жилийн одоо 6 дахь уралдаан дээр орж байна. Өргөмжлөл алтан медаль наадам байж байгаа Баян очудаа. Баян Уусмын За тэгээд нийт Баян очудаа засаг дээр горгосон. Болон энэ Тэмээн спорт уралдааны холбооны тэргүү мөнхтөр бирлээ. Тэмээ уяачид сонирхчид тэмээ уяачидаа нийт бүх уяачудаа өнөөдөр сайн сайхны хүсье. Тэгээд баяртай байна уу. Тором сайхан урлаа баяр хүргэе. За баярлалаа. За өөрийгөө сайхан танилцуулаад торомныхоо тухай ярив. Манай Гэмт хотын Батэрдэн гэдэг. Тэгээд миний тором манай Батхан тором байгаамаа. Аа. Энэ жилийн идэх урлаа. Энэ жилийн 4-5 дахь урлаан байна. За наадам сэтгэл. Оо сайхан өргөн дэлгэр болж өндөрлөө. Тором сайхан урлаж харагдлаа баяр хүргэе. Торомныхоо тухай ярихгүй. За баярлалаа. Энэ тором энэ жил Баянгор аймгийн Шинжис цум бас л Монхахын маань хүү том хүү төр болдоос би авсан юм аа. Жилийн идэх урлаа байна. Энэ жил 6 мордож 3 орлоо. Тэгээ сумахын наадам сайхан өнгөлж ирээд айргийн 3-т орчуу яа. За сайхан урдлаа. Төрөөдүүдээ баярлалаа. Гэр бүлд над жаргал сайн сайхан мөхнийг хүсье. За нутгийн наадам сэтгэл. Нутгийн наадам сайхан болж штэ. Газар газрын бас хэд хэдэн сумын тэмээ уралдлаа. Сайхан боллоо. Уралдаж хайрагдлаа баяр хүргэе. За баярлалаа. За өөрийгөө сайхан танилцуулъя. Мандлоо зулуу яц жохлог гэдэг. Манай ба зулуу бодрохын дурм. Айргийн 3-т цогтой. Мөн бол сайхан надлаа айргийн 4-т орлоо. За тором сайхан урлаж тавлаа баяр хүргэе. За баярлалаа. За торомныхоо тухай ярив. За энэ миний дурм говьалтай эрдэн сумын дурм харилтынхаа дурм байгаамаа. Аа. За энэ жилийн идэх урлаан байна. Энэ жил 3 уралдаж 3 дахь дээр орлоо. За сумын наадам сэтгэл. Аа сайхан өргөн дэлгэр сайхан болж байна. За Өмнөг аймгийн Баян Уусмын 2026 оны Тэмээчдийн Баян наадмын хурдан тормны уралдаанд төрүүлж яригдсан тормуудын байшааныг одоо гардуулж байна. За ингээд одоо хамгийн олон одоо тэмээ оролцсон ширүүх өрсөлдөөнтэй бас ганган сайхан одоо үзүүр дээрээ төрүүгөө шийдсэн хурдан тормны уралдаанд төрүүлж яригдсан тормуудын эзэн хүмүүст нь баяр хүргэж өргөмжлөл медаль мөнгөн шагналыг одоо гардуулж баяр хүргэж байна. За энэ даршимдуулахад Өмнөг аймгийн Баян Уусмын Тэмээчдийн Баян наадмын одоо 6-аас 10 тодоо ордолсон тэмээнүүдэд одоо бай шагнал гардуулсан гэдэг хэлгээд таатай байна. За ингээд 4 насны уралдаанд дүүрэн сайхан болж өндөрлсөн юм а.
За Өмнөг аймгийн Баян сумын Тэмээчний баяр наадмын үеэр Тэмээ соёлын спорт уралдаантай холбоотой олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байсан юм. За бас нэг одоо сонирхолтой уралдаан тэмцээн Тэмээ полоны тэмцээн байлаа. За сүүлийн жилүүдэд одоо Өмнөг аймгийн Баян сум маань бас олон сайхан залуучууд Тэмээчид маань бас Тэмээ поло спортоор хичээллэж олон сайхан одоо амжилтыг гаргаж хил залгаа одоо сумдуудаа зохион байгуулж байгаа Тэмээ полоны тэмцээнд оролцож за мөн одоо Тэмээ поло тэмцээнийг бас өргөжүүлж байгаа гэдгийг та бүхэндээ хэлгээд таатай байна. За ингээд Тэмээ поло тэмцээнд 2 аймгийн 3 сумын 9 баг одоо өрсөлдөж тэмцээний аваргуудаа тодорхойлсон юм аа. Тэгээд Тэмээ полоны тэмцээн өндөрлөхөд 1-р энд Манлай сумын Өгөөмрөөгийн Баянсүг ахлагчтай баг тамирчид, дөрөвсөмөл 2-р Баян сумын Маготогийн Магсарж ахлагчтай баг тамирчид, 3-р энд Хаан онгор сумын Өгөөмрөөгийн Мэргэнхүү ахлагчтай баг тамирчид орсон амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд Тэмээ поло тэмцээн амжилтаа явагдаж өндөрсөн юм аа. Нутаг орныхын сайхан наадам сэтгэлээ олох. Ой манай сум ингээд Тэмээчдийн баяр Тэмээ соёлыг хөгжүүлэх талаар сум орон нутгаас захиж байгаа ажил сэтгэл төрч ард түмний бодол ирээдүйн цаашийн ажил хийх ажилд тэмүүлэл болж байна. Манай сумын Тэмээчд Тэмээний хурдан уяашид цэсэм иргэн сайхан байна шүү. За өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? Та бас одоо юу хийж ирсэн бэ? Өөрийнхөө талаар бас яриа та. Би товчхон өөрийгөө танилцуулахад би төрийн албанд 51 жил ажилласан. Үүнээс сумын ажил ер нь сумын орлогч дарга сумын дотны улсын барьцаагч зэрэг ажлуудыг ингээ хийж ирсэн хүн байна да. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бидхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгийнхээ шинэ дугаараар за Өмнөг аймгийн Баян сумын иргэдийн төлөөлөгч дуурал засаг даргын тамгын газар, за төрийн байгууллагууд, за мөн одоо Тэмээ спортыг дэмжин оролцдог олон одоо ивент тэтгэгч байгууллагуудын хамтаар за Өмнөг аймгийн Баян сумын Тэмээ спорт уралдааны холбоо хамтран зохион байгуулсан 2026 оны Баян сумын Тэмээчний баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг бүрэн эрхээр хүргэлээ. Нэвтрүүлгийг бэлтгэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан сум орон нутгийн удирдлагууд болон за баяр наадмыг зохион байгуулагч нартаа талархал илэрхийлье. Тэмээ хэмээх Тэнгэрлэг амтан та бүхнийг өргөж мөнхөд эвэж ухалтгай гэсэн ерөөлөөр энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.